За сайн байцгаана уу. Энэ удаагийн бичлэгээр та нарт хормокс гэж байгаа тухайгаа бол үзүүлье. За манайх би бол түрүүнд нэг компоч хийх тухайд нэг бичлэг оруулсан байгаа. Ер нь бол бидэнд ийм ашигтай бактери тэжээх, ашигтай бактери хэрэгцээ бол маш их байдаг. Ашигтай бактери өөрийнхөө хүний өөрийн ашигтай бактерийг дэмжснээр бол маш олон өвчнөөс үржилсэн сэргийлэх, хоол боловсруулах замын бүхэл системийг эрүүл сарвал байлгах, түүнчлэн эм их хэрэгэлдэг бол эмийн гаж нөлөө, антибиотикийн дасан зохицох чадварыг багасгах ч гэдэг юм уу. Ер нь бол харшлын эсрэг энэ маш их олон үр дүнтэй. Энэ үгдийг яриад ах юм бол барагдахгүй. За ингээ би өөрийнхөө хормокс гэж байгаа ажиллагааг бол танилцуулъя. За энд би 1 литр сүүгээр бол эсгсэн байна. Ингээ 24 цагийн дараа бол эссэн ингээ шар сүүн бол тулсан харагдаж байна. За би эхлээд эсгэхдээ бол ингээд мөөгөө бол задгаа хийгээд дараа нь ингээ шүүрж авсан. Тэгээд ингээд ууж исэн. Тэгээд дараа нь бүр бодож ирсэн. Ерөөсөө ингээд энэ олон шүүлтээр ороод олон үйл ажиллагаа орж яхаар ерөөсөө амар юм байна гэд ингээд дээрүүд нэг цайны уут гэж яддаг гэсэн. Энэ шиг юм уут хийгээд тэгээд мөөгөө дотор хийгээд ингээ гаргаж үзэж байгаа. За энэ мөөг маань бол ерөнхийдөө 1 литр сүүнд нэг халбаг бахаар бол бодсон. Тэгээ би энэ 2 жижигхэн уутанд хуваагаад бол мөөгөө хийчихсэн байгаа. За эндээс нэг нь гаргаад үзье бүгдээрээ. За ингээ хажууд нэцсэн. Их хөр хийсэд маань их хөр хийсэн байна. Том болчих. Энд би нэг жижиг халбаг хийсэн, жижиг цайны халбагаар хийсэн. Тэгсэн чинь зөндөө юм том болцсон байна. За энийгээ задлаад үзье мөөг манай хэр зэрэг өсөж том болсон байна. Дараа нь бол энэ сава уутаа угаагаад дахин хэрэглээд авах бол боломжтой. За мөөг маань бол за энийг угаана гэд би хийч. За энэ харагдаж байна. Ийм мөөгнүүд бол байгаа. За ингээд би 1 литр усанд ерөөсөө 1 литр сүүнд ерөөсөө нэг ийм халбагыг хийсэн байгаа. Тэгээд энэ маань энэ жижиг халбаар хийсэн чинь ийм болтлоо ингээд өсчихжээ. За одоо энэ мөөг бас аваад үзье. Энэ нэг халбарыг хийсэн байхгүй. Том халбаар нэг хийдэг учраас би жижиг халбаар 2-ыг хийгээд тэг 2 уутанд хийсэн. Бас ууттай болохоор зэрэг өсөлт нь багасч магадгүй гэж бодсон. Тэгсэн чинь тэгдгүй юм байна. Өсөлт бол маш сайн. Мөөг бол маш их өссөн байна. Ингээд өсөж ургаад байдаг. За би нэг мөөг зардаг хүмүүсээс худалдаж авсан. Ер нь бол хүмүүс ингээд яах вэ? Энэ эсгэлтэр компочч вэ, мөөгний хормогч вэ гэхээр зэрэг энэ эдрийгээ ингээд улсууд их зардсан байлээ. Тэгэхээр зэрэг бас ахуй амьдралд чинь 5 төгрөг яд сүүнийхөө мөнгөийг олох боломжтой ч юм шиг ингэж санагдсан байгаа. За мөөг маань бол ийм том болтлоос зөндөө их болоод өсчихжээ. За одоо энэ тараг маань хормог маань ингэж харагдчихэ. Жохон шар суудсан, язармагцсан байгаа. Энэ бол асуудал биш. За энийг бол зөвхөн юу ярьж хийж байгаа ингээд дахиад сайхан сэгсэр чинь. Тэгэхээр энийг шүүгч
явахгүй учраас би ингээд шууд хийчихэж байгаа. За задгаа мөөгөө бол задгаа хийсэн тохиолдолд бол 2-3 удаа бол шүүж хэрэгэлсэн. За энд бол нарийнхан цайны одоо ийм нарийн шүүрээр шүүгээд тэгээд ийм том шүүрэн дээр маарал тавьж сүүгээд дараа нь энүүгээр шүүсэн. Тэгтээ би бол нэг эмзэглсэн торон ийм төмөр байгаа учраас бас энэ мөөгөө гэмтээгээд тэгээ завсраар нь бас орчвол бас гэд цодоодод минь орчихвол уу гэж бодоод ингээд эмзэглсэн байгаа. За одоо ингээд дараагийнхаа эсгэлтийг хийхдээ би энэ саваа бол угаах шаардлага байхгүй. Одоо шууд ингээд хөргөчнөөсөө юм уу тасгааны температурт байгаа ингээд юугаа хийчихнэ. Сүүгээ хийчихнэ. За тэгээд би дандаа тослог бахта сүүгээр хийгээд байгаа юм жилиг одоо нэг жоохон тослогтой сүү дээр нэмээд үзье гэд бодъё. За тэгээд хийчихье. За тэгээ энэ гарсан энэ мөөгөө бол одоо цэвэр сүүгээр зайлж болно. Бас усаар хүүт усаар бол зайлж болно. За ингээ би энийг хүүт усаар зайлаад үзүүлээд. Тэгээ илүү холдоо бол юуг карантины одоо нэг холгомын усаар зайлуул цай. Хүүт усаар зайлсан халуун усыг хийх байхгүй. Ингээд би мэдээс энийг хамтдаа аваад чимээ. Ингээд аваад би хийчихсэн. Зайлаад хот ерөнхийдөө нэг иймэрхүү боллоо. Ийм одоо буржгаар ийм цэвэр ийм буржгаар болно. За энэ үнийг одоо уутандаа хийгээл тэгээд энэ рүү хийж уутандаа хийхгүй ч хийсэн болно. Хэрвээ хийхгүйгээр задгаа хийх юм бол дараа нь бол маш шүүж аавна. Сайн шүүж авах хэрэгтэй гэдэг. За ингээд энийг тасгааны температур дээрээс 24 цаг юм уу 48 цаг яг нь өрөөний температур тасгааны температур хадуунаас өгөөд шалтгаална л да. Тэр учраас үүндээ тохируулж агаад тэгээ гаргаад авчих. За би ингээд нөгөө угаасан цэвэрхэн уутандаа. За энэ бол уут бол ер нь жоохон нэлээд том байх шаардлагатай юм билээ. Том байвал бас нөгөө мөг маань өсөхтэй нэлээд юутай завсар хэрэгсээтэй байдаг учраас. За энд бол би 1 литр гарын сүү хийсэн. Тэгээд эндээ нэг том халбагыг хий. Дахиад нэг жоохон. За энийг ингээд яг угаа цэвэрлэхгүйгээр хийсэн ч их болно л та. Энийг хүүт усаар зайлахгүй ч хийсэн болно. Энд бол асуудал байхгүй. За эндээ би гээд нэг халбаг гарны хэл хийчих. За тэгээд хамын боогоод сүүндээ хийлээ. За ингээд таглаад тавьчихна. Яг жоохон хөндийнхэн таглалт тавиад агаар орвол бас энэ амьсгалаад тэр нь бол сайн болно гэж бол би боддог. За эндээс би одоо хийсэн нөгөө хоромгоо авсаж үзье. За хоромгоо ингээд нэг жоохон заримдаа ингээд шар суутцсан байдаг. Тэр бол асуудал биш. Тэгээ энийгээ сайхан зайлаад. Зайлаад нэгтрүүлчихнэ. За мөн бас энийгээ шүүгээд ингээд шүүсэн тараг болгоод авч болно. За тэрүүгээрээ бол бас ааруул эдэр тавиад идэх юм билээ. Өсөд бяцлаг эдэр хийгээд байгаа харагдана лээ. Тэгж бол болох бах. Би бол одоо зүгээр ингээд ууж байгаа. За ингээ хоормог.
За манайхан бол хоромгны ач тусыг бол мэдэн шүү дээ. Бид нар бол хоромгийг зөндөө хэрэглэдэг те. Ястаа сайхан. Зөөлхөн. Гашуун биш нөөхсөн гоё болсон байна. За ингээд энийг эсгэлтийн их болгоё гэвэл олон хоногт хадгалаад тэгэл олон хоног байлгаж байгаа авах хэрэгтэй 48 цаг ч юм уу болгоод би бол энийг 24 цаг болгоод авлаа. Тэгэхэд ингээд сайхан эсцэн байна. Үнэхээр сайхан. Энийг улам сайхан сэгсрээд л яачих юм бол олон. Тэгээд энэ болсон хоромгоо бол хөргөчөндөө тавьж байгаа л уучна. Ер нь эсгэлтийг хийж явах тохиолдолд бол эсгэлтийн 2 дахь эсгэлт гэж бол бас гардаг. Энэ нь юу гэсэн үг гэхээр энэ эсгэсний хөрөнгө нь хоромгоо дахиад бас энийг эсгэж болдог. Хөргөчөндөө тавиад дотор нь янз бүрийн өөр юмнууд хийгээд жимс ч юм уу өөрийнхөө дуртай амтлагчдыг хийгээд 24 цаг болоо 48 цаг болгоод уух юм бол бас тийм амттай болно. За би бол ингээ байгалийнхаар нь жинхэнэ байгаагаар нь бол явтартай. За энд одоо янз бүрийн сүү ямар ч сүү бол хэрглэж болно. Би бол дэлгүүрийн ууттай сүүнүүдийг л хэрглэж байгаа. Дэлгүүрээс авсан сүүнүүдээ ингээд нэг жоохон тослог байхтай 1% тослогтой сүүгээр түрүүнд нь хийгээдсэн. Тэгээ одоо би сая энэ дээр болохоор нэг жоохон ингээд жинхэнэ тослогтой сүү нэмчлээ 3.5 та тослогтой сүү нэмчлээ. Бас жоохон амтан зөөлөн бас тослогтой бол гоё болох уу гэж бодлоо. За ингээд та нар минь гэртээ бас хоромгоос гэж уугаарай. За үлдсэн энийг бол улсууд ингээл хүнд өгч юм уу эсвэл зарч тийм байлээ. За би бол эхнийхийг нь бол нэлээ хайсан байгаа. За одоо энийгээ бол тусгай шилэнд хийгээд жоохон сүү хийгээд ингээд хадгалж байгаа. Өсгөөд тэгээд хүссэн хүмүүст нь бол ингээд өгж байгаа. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Миний энэ жоохон хийж байгаа бэлтгэгнүүд та нарт таалагддаг бол та нар лайк юм уу subscribe дарахаа мартав. Энэ бол надад өгж байгаа маш их том үнцэн болно шүү. Баярлалаа та бүхэндээ.